Нарийн төмөр зам ингэ шилжүүлэхээр 3 доллар гэдэг юм яриад байгаа шүү дээ. Захын инженер хэлж ийлээ. Өнөөдөр үгүй бид нар нарийныг тавилаа гээд тэр проблем шийдэхгүй гэж хэлээ. Хятадын гайлын хуулиар эрентхийнээр харж болдгоо бараг заавал асгад юм байл. Бид нар өргөнөөр аваачаад очисон ч асгана. Нарийнаар аваачаад очисон ч асах байхгүй. Тэр 3 доллар гардгаа л гарах юм байл. Тэгэхээр бид нар нөгөө 3 доллар хэмнэх гэж байгаа дүр үзүүлдэг нь би зүгээр энэ юугаа гаднаас хүний бодлогоор яваад байгаагаа халахж байгаа тий. Үгүй би чиний 3 доллар хэмнэх гээд байна гэж хэлж шүү дээ. Тэгэхээр бид нар хуурдах юм байна л да тийм үү. Өөрхий 3 доллар хэмнэх гээд байгаа юм байл тий. Тэр зөвхөн нүүрсний тэр 3 долларын ашигын төлөө ингэж хүмүүсийн толгой эргүүлснэг хэдэн төгрөг аваа яваад ч болохгүй л дээ. Энд чинь би 20 30 жилийн дараах асуудлыг ярьж байна. Аюултай байдал төрүүл хэн хариуцах юм бэ? Биднийг буруу үйлдэл хийж байгааг та юугаар нотлоод байгаа? Үгүй сайд чи ярьлаа. Энэ хүн өөрийнхөө шүү дээ. Би өөрийнхөө энэ хүн юу гэж ярьж болж энэ хэний төлөөлөл байж болно шүү дээ. Би тэрийг үгүйсэний төлөөлөл. А би бол аж ахуйн байгууллага бизнесүүдийн өмнөөс л ярьж байгаа. Яг үнэндээ. Нарийн цэг тавих гэдэг хүмүүс чинь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. За зүтгүүлж байгаа хүнийг одоо батгүй. Ямар төмөр замаар барих бол ёстой хүмүүсийн ярьдаг нь 33 дахь асуудал байхгүй юу? Өөрөө ухаан хотод хов эзэмшдэг. За Сүбат болд байна. Сүбат бол зарсан нэрээр нуус нэрээр хов эзэмшиж байгаа. За дээр нь одоо энэ нямдж байгаа байна. Нямдж байгаа нэг бас идэвхтэй дэмжиж байгаа. Одоо таны яриад байгаа юм бүгд баталгаатай юм ярьж байгаа юм сте. Бүгд баталгаатай. Бүгд баталгаатай. Тэгэхээр энэ хүмүүс бол үнэхээр нарийн цэргээ хурдан тавиад бушуухан шиг гаргаад тэр нүүрс байдаг юм уу, алт зис байдаг юм уу, юу байдаг юм бүгдийг гаргаад засгийн газар шийдчихлээ. Засгийн газар тийм бодолтой байна гэсэн үг үү те. Тэгээ энэ ч одоо ард талд нь бол ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр бол хятадуудын маш их одоо тусгай албадын явуулга тийм ээ. Ард талд нь чагнж элдв юм болж байгаад бүх юмуудыг ингэж зориут зохион байгуулалтаагаар хийж ингэж явж байгаа байхгүй юу. Одоо нямдурж сайдын хилээд байдаг шиг тэр бол одоо ингээд одоо хойш нь чангаалаа тийм ээ. Одоо нэг хүн удаашруулж байна. Монгол улс асар түргэн хятадын мэдлэлд очих байсан юмыг удаашрууллаа гэж ингээл яриад байгаа шүү дээ.